За эхэлгөө. За хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл та бүгдийн өдрийн хамгаалан айлтгая. За үүсэт байгаа нөхцөл байдал дээр бас Монгол Улсын их хурлын гишүүн Монгол Ардын намын дарга амар өсгөлнгийн өмгөөлөгчийн хувьд бас хэд хэдэн агуулга дээр тайлбар өгөх зүйтэй гэж өнөөдөр та бүхэнд хандлаа. За нэгдүгээрт нь бол эрүүгийн эрхт яллагдагчаар татсан тогтоол гарсан. За үүнтэй холбоотой миний үйлчлүүлэгч амар өсгөлнгийн зүгээс хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Өөрийнхөө гин бурууг үг нотлох баримтуудаа гаргаж хууль заагдсан эрхийнхээ хүрээнд бол оролцож байгаа. За та бүгд одоо мэднэ. Эрүүг эрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд оролцогч бол энэ хэргийнхээ талаар ийм тим гэж одоо олон нийтэд мэдээлэл өгөх ийм одоо эрх бол байхгүй. Яг энийгээ баримтлаад ажиллаж байгаа. За нөгөө талдаа бас та бүгд мэдж байгаа. Эрүүгийн эрэг 10 сарын сүүлээр үүсээд өнөөдөр бид нэр ажиллагаанд оролцсон явж байна. Өнгөрсөн 9-р сарын дундуур бид бас муу ялгаагүй хуулийн байгууллагад хандсан. Одоогийн хууль зүйн дотоод хэргийн сайд инх хоёрыг хүний нэр төр алдар хүндэд талцсан асуудлаар хаан уул дүргийн иргэний эргийн анхан шатны шүүхт. За одоогоор бол энэ хүн маань шүүхийн нэхэмжлээ гардаж аваагүй. Гэхдээ энэ хүн маань бол шүүхэд дуудагдсан гэдэг мэдэгдэх хугацаа бол авсан. Хүндхэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн дуудсан өдөр бол ирээгүй. За бидэнд шүүхээс өгсөн мэдээллээр өчигдрийн байдлаар бол албадан ирүүлэх шийдвэр захирамж бол гарсан. Тэгэхээр бид бас одоо Монгол Улсын хууль зүйн дотоод хэргийн сайдын хувьд шүүхийн байгууллагын үйл ажиллагааг хөндлөж нэхэмжлийг гардаж авч шүүх ажиллагаанд оролцоосоо гэж одоо хүсэж байна. Яг гэвэл энэ хүн бол бас хуулийг өөрөө мөрдөж дээдлж ажиллах юм үүрэгтэй. За нөгөө талаасаа та бүгд зүгээр одоо ерөнхий улс төрийн нөхцөл талаас харуул аль хэрэг ямар хурдаар явж аль хэрэг ямар хурдаар явж байгааг бас харж байгаа бах тий. Энэ цаанаа бас утга агуулгатай байдгаа гэдгийг зориуд зохон тэмдэглэе. За ингээд бид хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд оролцож байх явцад өнөөдөр засгийн газрын ээлжид хурлын дараа хийдэг мэдээллийн цагийг ашиглаад хууль зүйн дотоод хэргийн сайд маань одоо мэдээллүүдийг өглөө. За би энийг нэг ноцтойч гэж хэлэхгүй, шин юмч гэж хэлэхгүй, бас үнэнч гэж хэлэхгүй. Одоо баримт гэж сүрхий дэлгэж байгаа ярьлаа. Тэгээ энэтэй холбоотой бид мэдээлэл өгөх гэж байна. Өөрөөр хэлбэл энэ бол эрүүгийн эрэг хэн шийдвэрлэх ажиллагааны хүрээнд явж байгаа мэдээллийг та бүгдэд өгж байгаа биш. Хууль зүйн дотоод хэргийн сайдын хувьд одоо албан хэвлэлийн цагийг ашиглаж хувийн нэр төр алдар хүндэд халтж байгаа учраас үүнтэй холбоотой мэдээллүүдийг нь зөрүүлж одоо өгөө гэдэг ийм байр суурьнаас өнөөдөр та бүгдэд 3 агуулгаар мэдээлэл өгье. За нэгдүгээрх нь бол 2018 оны 9-р сарын 9-ний өдрийн гих нэг ийм одоо мессеж. За дахиад 2020 онд ч билүү. За хэд хэдэн ийм одоо агуулгатай хоёр хүний хооронд харьцсан мессеж гэдэг имийг задлаа. Өөрөө бас өмнө нь ярьж исэн. За тэгээ энэ дээр бол та бүгд санаж байгаа бол өмнө нь өөрөө хэлэхдээ энэ бол ингээд энэ адмиралын гэрээг байгуулаа гэдэг шахалт үзүүлсэн мессеж гэж хэлж исэн. Одоо дөрс дугаараа байгаа. За тэгсэн өнөөдөр задлж байгаа юм нь юу болсон бэ гэсэн одоо адмиралын гэрээ гэж яригадаад байгаа тэр гэрээ 21 онд байгуулагдсан. Түүнээс одоо 3 жилийн өмнө нэг хүний хэн рүү мэддэхгүй хүн рүү бичсэн ийм одоо чат байлаа. За тэгээд тэн дээрээ одоо тодорхой зарим улс төрчдийн нэр хэлж гин. За тэгээд одоо нэг үйл явдал өрнөд байна. За тэгээ энэ нь өөрөө хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд ямар ач холбогдолтой юм. Хоёрдугаарт энэ нь яг одоо үнэн юм уу? Үнэн байлаа гэхэд одоо энэ нь яг амар өсгөлэн гэдэг хүнийг ямар хэрэгт юунд гутгаад юу руу чиглүүлээд байгаа юм бэ гэдг нь ердөө ойлгомжгүй юм байна. Ер нь та бүгд анзааруул ерөөсө гол үүсэж байгаа нөхцөл байдал зорилго бол ямар нэгэн холбоотой холбоогүй хамааралтай хамаагүй баримтуудыг л ингээд байнга өгүүлж явах хэрэгтэй энэ хүн маань. Ингэжээж намын их хурлаасаа өмнө л одоо энэ хүнийг ямар нэгэн байдлаар л нүүрсчин гэдэг ийм агуулга руу оруулах ийм л зорилгын хүрээнд явж ирсэн.
тэрнийх нь одоо нэг анги нэг хэсэг нь л ингээд явж байна. За магадгүй одоо энэ одоо хэвлэлд илгэсэн мессеж чата хуулийн байгууллагад өгөөсөө билээ. Яагаад гэвэл хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны явцад одоо инх хоёрын өгсөн нотлох баримтаар гэдэг ийм үндэслэл бол ерөөсөө байхгүй юм билээ шүү. Шал өөр юмнууд бол байл. Тэгэхээр баримтаа өгөөсөө билээ. Тэгээд энийг нь бид бол хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хууль зүйн хүрээнд няцаах ажиллагаагаа бол хийнэ. Нэг. За хоёрдугаарх нь одоо бид бол одоо энэ хүнийг нүүрсний сонсгол хийсэн. Бас энэ одоо тэр яриад байгаа үйл явдлуудынхаа тухай бүрэн мэдээлэл баримттай гэж ойлгосон. Тэгээ өнөөдрийн ярьж байгаа юмыг харахад бол ерөөсөө тэр няцаа одоо биднэр лөө гэдэг юм уу энэ Дашцэгийн амар өсгөлэн гэдэг хүн рүү дайраад байгаа баримт тэр болоод өнгөрсөн үйл явдлынхаа логикийг ерөөсөө өөрөө бүр таг ойлгоогүй байгаа юм байна гэдэг ийм дүгнэлт хийлээ. Ягаад гэвэл энэ хүнийг юм ярьж эхэлсэн цагаас хойш бид бол баримтуудаа цуглуулж байгаа. За жишээлбэл сая өнөөдөр хэвлэлийн хурал дээр та хэд анзаарсан бол нэг юм санаа хэлж штэ. 10 сарын 10-ны тэр нэг орчны бохирдлыг бууруулах хорооны хурал дээр нэг юм пүүшлээд байна. Тэрнтэй холбоотойгоо гэрээгээ 10 сарын 4-нд хийцэн байна гэд нэг гэрээ мэрээ үзүүлээд штэ. Тэгэхдээ тэр яг тэр яриад байгаа юм нь юу болсон бэ гэхээр 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 2022 оны 7 сарын 8-ны өдөр тухайн үеийн Эрдэнэс 5 толгой компанийн захирал нь Хонконг Хиндэ гэдэг компанитай түлш солилцох арилжааны гэрээ байгуулсан юм байна. 2022 оны 7 сарын 8-ны өдрийн гэрээ. За тэр үед бол тухайн үеийн орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд арга нь тэр үеийн байгаль орчны сайд байсан. Та бүгд тэр үеийн байгаль орчны сайдаас бас тодруулах нь зүйтэй. За тэр Хонконг Хиндэ гэдэг арилжааны гэрээн дээрээ бол 2022 оны орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 6 дугаар хуралдааны тогтоолыг үндэслэж энэ гэрээг хийлээ гэдэг үгтэй юм билий. Тэгэхээр 6 дугаар хурал гэдэг нэг хурал гарч ирж байгаа биз? Тэр хурлыг нь 2022 оны 6 дугаар сард орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо тухайн үеийн үндэсний хороо хийж. За энэ үед орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд дараагаар амар өсгөлэн гэдэг хүн ажиллах нь бүү хэл сайдч болоог байсан. Өөрөөр хэлбэл аль эрт хийгдсэн байгаа нэг гэрээ байх нэ. Одоо энэ асуудал болоод байгаа гэрээ. Тэгэхээр энэ гэрээний эзэд нь он сараараа хөөхөр хүмүүс гарч ирэх нь шүү дээ. За тэгээд энэ гэрээтэй холбоотой 500 мянган тонн түлш оруулж ирж Улаанбаатар хотыг хангана гэдэг асуудал тэр үед яригдчихсэн байна. Ингээд амар өсгөл нь чойжил сүрэн гэдэг хоёр хүн сайд болсныхаа дараа түлшийг ийм их хэмжээгээр гаднаас оруулж ирж болохгүй гэдэг агуулгаар тэр төрөний хилээд байгаа инх хоёр гэдэг хүний хилээд байгаа тэр орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 8 дугаар хурал буюу одоо амар өсгөлнгийг сайд болсны дараа хийсэн хурлаар тэр оруулж ирэх гээд байгаа түлшнийх нь их хэмжээгээр оруулж ирэх гээд байгааг тэгвэл ядаж хэмжээг нь бууруулаа гэд 500 мянган тонныг нь тэгвэл 100 мянган тонн болгож бууруулаа гэдэг ийм одоо өөрөөр хэлбэл тэр арилжааны гэрээнд байгаа талуудын эрх ашигын эсрэг юм хийсэн гэрээ байхгүй. Юу хурал байхгүй. Тэгэхээр зөвхөн нэг хэсгийн тастаад л ингээд л үзүүлэхээр тэгж л харагдана. Ийм байдлаар өөрөөр хэлбэл энэ мэт баримтууд юмнуудаа хуулийн байгууллагад өгөөд энэ хүрээндээ ингээд ажиллаад явна. Үнэн мөн тодорно. Зүгээр ингээд энэ ажиллагаа явж байхад ингээд огт хамаагүй хоорондоо ямар ч одоо учир зүүн болоод дарааллын үед хамаагүй юмнуудаар гарч иж мэдээлэл хийгээд байгаа учраас няцаалт өгч байгаа юм. Та хэд маань энийг бас ойлгох хэрэгтэй. За хоёр дахь нь бол энэ. За гурав дахь яригадаад байгаа асуудал нэг протокол алга болчлоо гэх тээ. Одоо өөрөөр хэлбэл энэ хүн маань угаасаа өөрөө өөрийгөө ингээд баг багаар няцаагаа явдаг. Одоо та санаж байгаа бол 2 сарын өмнө ерөөсө гарч ирээд ганцхан ярьдаг байсан юм нэг хүний үхэл байсан шүү дээ. Одоо уг нь хууль зүйн сайд болоод тэр хүн маань батлах хэвээр. За нөгөө үхэл хүн алсан гэдэг юм таг орхигдсон баг. Анзааруул тийм ээ. За дараа нэг 100 тэрбумын авилгал авцсан тэрийг нь нотлно гэдгүүгээдсэн. Одоо та тэр 100 тэрбумын авилгын тухай ярьж ийн хараараа нэг ч ярихгүй. Эрүүгийн хэрэг дээр нь ч тийм могт байхгүй юм бил. Тэгэхээр энэ мэтчлэн ингээд юмнууд нь өөрөө няцаагдаа явдаг. Одоо өөрийнхөө лавгийн тойм дээр хэлсэн яриагаа хэсэг хугацааны дараа няцаач байгааз протокол устгагдсан гэснээр одоо протокол байгаа гэж. Тэр нь юу болсон юм бэ гэдгийг бас би та хэдэд одоо мэдээлэл өгье. Нөгөө гэрээний асуудалтай субъект байгаль орчин аялал жуулчлалын яам биз дээ. Анх тэр одоо тэр Хонконг Хиндэ гэдэг компани гэрээг хийсэн газар. Тэр байгаль орчин аялал жуулчлалын яамнаас нүүрсний сонсголын үеэр бага материал гаргаж авсан юм л. Тэгсэн байгаль орчин аялал жуулчлалын яамнаас одоо тэр хурлуудын тэмдэглэл тогтоолыг өгөөч гэсэн тогтоол нь ирдсэн юм байл шүү. Тэмдэглэлийн нь бол өгөөгүй. Тэгсэн байгаль орчны яам тэмдэглэл өгөөгүй төлөө хэн буруутсан бэ гэхээр амар өсгөлийн тэмдэглэлийг устгасан гэж хэлж байгаа. Тэр тэмдэглэл нь устгагдаагүй буюу байгаль орчны яамандаа л одоо айгуул байж л.
Одоо бид хэрэг хийн шийдвэрлэх ажиллагааны хүрээнд харин одоо энэ тэмдэглэл юмнуудаа хуулийн шаардлага хангуулад, нотлох баримтын шаардлага хангуулад тэр байгаа газраас нь гаргуулж аавна. Юмны эцэст тэр тэгээд мань хүн яах вэ? Одоо ямар байгалийн яамд байсан байлээ гэлтэй биш. Одоо нөгөө алдарт зүртэй арга хэрглэж байгаа. Их сурвалжаа нууцлж агаад тэгээд тэр мундаг их сурвалж нь протоколыг бүр voice-тон хадгалж агаад авчирч өгсөн гэдэг ийм одоо агуулга мэдээллийг өгж байгаад бид харамсаж байна. За тэгээд мэдээж та бүгд анзаарч байгаа бол энэ үйл явдал өөрөө угаасаа цаг хугацааны хязгаар гэртээртэй. Тэр нь одоо энэ нийгэмчлэгч улс төрийн намд нь өрнөж байгаа үйл явдлын ийм л одоо ач холбогдолтой ийм үйл явдал болж байгаа. Тэгэхээр би өнөөдрийн төвшин та бүгдэд өнөөдөр энэ хүний задлсан гэж хэлээд байгаа 3 нотлох баримт гээд байгаа юм нь ямар ч ач холбогдолгүй бөгөөд логик учир зүйн дараалалгүй хэрэг хийн шийдвэрлэх ажиллагааны ямар ч одоо ийм шаардлага юм хангаагүй гол нь хоорондоо ч наач нь уйлдахгүй ийм одоо мэдээлэл агуулга байгаа учраас энийг нь няцаахан зүйтэй гэдэг ийм агуулгаар та бүгдэд өнөөдөр ярьсан 3 агуулгаар нь мэдээлэл юмыг нь бол өглөө. Дахиад хэлье. Иргэний хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд бол ирэхгүй байна. Оролцохгүй байна. Албадах шийдвэр гарсан. Албадах шийдвэрийг бол цагдаагийн байгууллага гүйцэтгэдэг. Цагдаагийн байгууллага бол харьяаллаараа хууль зүйн дотоод хэргийн сайдын харьяанд байдаг. Одоо харин та бүгд маань асуух хэрэгтэй. Шүүхтэр яагаад очихгүй байгаа юм те? Яагаад энийг хэлж ийн вөхөр Амар Баясгалан гэдэг хүний 3 жил гүтгэлээ шүү дээ, тэ? Тэгээ хаанч дуудагдаагүй байсан учраас тайлбаруудаа хэвлэл мэдээллээр өөрөө сууж байгаа хүртэл өгөө явсан. Хууль цагдаа дуудсан газар нь очсон. Одоо бид оролцож байна. Хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд нь оролцож байна. Хууль зүйн сайд маань харин оролцохгүй байна. Тэгэхээр хууль ингэж одоо ялгамжтай ялгаатай үйлчилж байгааг одоо бас та бүгд маань харах анзаарах хэрэгтэй баг те. Нэг нь болохоор чи эрүүг үүсгэсэн учраас хэргийнхээ талаар юу ч ярихгүй шүү гэд орхичдаг юм байна. Нөгөөтгт нь засгийн газрын тайз засч өгдөг ийм одоо байдалтай явж байгаа нь өөрөө энэ хэрэг өөрөө ямар одоо углуурга их сурвалжаас үүсээд өнөөдөр ямар байгааг нь харж байгаа. Одоо жишээлбэл Монгол Ардын намын нарийн бичгийн дараагаар ажиллаж исэн, за бизнес хийж исэн гэд гих мэт хэд хэдэн хүн өнөөдрийг хүртэл одоо цагдаа хоригдоод байж байгаа. Тэ энэ одоо үйл ажиллагаагаа бид бол одоо эцэслээд хууль зүйн хүрээнд мухарлаад эргээд бас та бүгдтэй хандна. Мэдээж бол олон үйл явдал болж байна. Энийг одоо хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа Амар Баясгалангийн одоо эрүүгийн хэрэгт оролцож байгаа өмгөөлөгч нар, иргэний хэрэгт оролцож байгаа өмгөөлөгч нар мэдээлэл өгөх хэрэггүй байгаа. Хуулиараа ингэж болохгүй. Тэгээ их хурлын гишүүний хувьд энэ хуулиа дээдлэх ёстой. Гэхдээ өдөр болгон гүтгүүлээд суугаад авах бас боломжгүй байна. Тийм учраас одоо мэдээллийг та бүгдэд өгч байна. Мэдээлэл гэсэн баярлалаа. Иргэний визүүгүүд гаргасан хэмжлээ шаардлага нэмэгдүүлэх хүнийг хоёрдогч таны үйлчлүүлэгч амаасаа ямар нэгэн тасан сэргийлэх арга хэмжээ авагдсан уу? Амар Баясгалангийн хувьд тасан сэргийлэх арга хэмжээ авагдсан зүйл байхгүй. Эрүүгийн хэрэг шийдвэрлэх ажиллагаанд бол хууль зүйн хүрээнд оролцоод явж байгаа. Ямар нэгэн тасан сэргийлэх арга хэмжээ авах үндэсгүй гэж бид хүн бол үзэж байгаа. Ягаад гэвэл ямар нэгэн байдлаар одоо энэ ажиллагаанд саад учруулсан очихгүй байгаа ийм зүйл ерөөсөө байхгүй. Тийм учраас яг одоо хууль заасан эрхийнхээ хүрээнд оролцоод ингээд явж байгаа. Гэхдээ энэ бол өөрөө буруутай гэсэн үг биш. Тодтогч хэлье. Энэ бол гин буруугүй гэдгээ нотлохын тулд одоо ерөөсөө цагаатгах бүх баримт юмнуудаа одоо олон удаа хэвлэлд үзүүлсэн баримтуудаа хуулийн байгууллагын өмнө яг үзүүлж үнэн мөнөө ингээ хараа явж байна гэсэн. За тэгээд ингээ хэдүүлээ. Би одоо ингээ нөгөө асуултуудад нэмэгдүүлнэ. Асуултанд бас хариулаад ах нэг төвхтэй би нөгөө өнөөдөр инквайр гэдэг хүний ярьсан хүрээнд ярина. Энээс цаашаа би та бүгдэд мэдээлэл өгөх боломжгүй нь үйлчлүүлэгчийнхаа хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа энэ одоо авагдсан мэдээлэл тэр хүрээнд хийгдсэн одоо зурсан баталгааны хүрээнд байгаа учраас энээс илүү мэдээлэл өгөх боломжгүй байна. Бүгдэнд баярлалаа. За. Одоо бид нар одоо харж шүү. Одоо хэрэг